Алга мэлхий өрөх тоглоомыг хэрхэн яаж тоглодог, ямар бэлэгдэлтэй талаарх мэдээллийг одоо та бүхэнд хүргье. За, хүүхдүүдээ өнөөдөр бүгдөө алга мэлхий өрж тоглоно. За, алга мэлхийг монголчууд эрт дээр үеэс битүүний орой ээж автагаа өрж тоглодог байсан байх нь. За, алга мэлхийг маань хэдэн ч хүн тоглож болно. За, багш нь эхлээд нь алга мэлхийг тайлбарлаж өгье. За, алга мэлхийний энэ хоёр нь харна болохоор зэрэг нүдэн. За, нүдний энэ хоёр тал тавьсныг яган чих. За, энэ цагаан шагаанууд нь болохоор зэрэг булчин. За. Ингээ булчин байх нь тий. За, саруу булчин тий. За, энэ нэг шагаан улаан шагаан болохоор зэрэг зүрх. За, энэ хоёр нь бөөр. За, энэ нь давсаг. За, энэ гурван хөх шагаан нь энэ болохоор юу лээ? Сүүл. За, шоо орхиж бүгдөө алга мэлхийгээ тоглодог тийм ээ. За, багш нь 4 шагаа аваа тий. За, сарууны. За, саруун дээр нь нэг шагаа тавьж өгдөг. Энэ нь окторгуй, сайлах, шороо. Нэг нь юу вэ хүүхдүүд ээ? Уул. За, яагаад ингэж тавьж өгч байгаа вэ? Шоонд маань нэг буухараас зэрэг эднэрийг авах нь шүү дээ, тийм үү? За, энэ алга мэлхийг өрснөөр тэр жилийнх нь барцад арилж. Одоо цагаан сараар нөө засал хийлгэн гэж ярьдаг шүү дээ. Заслаа хийлгэсэнтэй тооцогддог байх нэ алга мэлхий өрж. За, тэнүүнээс эхлэе. За, тэнүүн шоогоо орхиорой. Хэд буусан бэ? 5. За, 5 юу авах вэ чи? Саруу. Зөв, саруу авах нь шүү дээ. За, саруу тоолоод аль сарууг нь авах вэ? Сарууг нь. Чамд ойрхон биш шүү дээ. За, ойрхон байгаа саруугаа ав. 2 3 4 5. За, шоогоо найзтай өгч. За. За, хэд буусан жанчид орж аа? За, юу авах нь вэ? Чих. Шапи нүдийн ав. За, нүдийн ав сайн байна. 1 2. За. За, одоо би. За, 3. Би юу авах вэ? Зөв, сүүл авч болох нь. За, 1 2 3. За. За мэс. Алга мэлхий өрөх хэмээх шагаа өрөх тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагааг мэлхийний бие болгон өрж нааддаг. Мэлхийний нурууг хааш 6 уйлсан бүгд 36 шагаагаар бүрдүүлж өрнө. Нурууны 4 үзүүрт тус бүр 4 шагаанаас бүрдэх 4 шил буюу нийтдээ 16 шагааг өрнө. Шилбэний доод талд 4 тавхаа тус бүрт 5 буюу нийтдээ 20 шагааг өрнө. Нурууны дээд талд хүзүү болгож 6 шагааг 2-ыг нэгээр өрнө. Хүзүүний дээд талд толгой болгож 3 шагааг өрөөд хоёр талд нь 2 нүд 2 чих болгож өрнө. Нурууны доод талд нь сүүл болгож 3 шагаа өрнө. Нурууны 36 шагаан дээр давхардуулж бөөрийн 2 зүрх ба давсагны 1 шагааг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр зүрх давсгийг тод өнгийн шагаагаар төлөөлүүлнэ. Цагаан сарын үед над алга мэлхийн нийтдээ 108 шагаанаас бүрддэг. Битүүнд 12 жилийн тоол ёсоор учран золгож үе жилдээ ижил жилдээ хүн эсвэл түүнтэй ивэл жилдээ хүнээс эхлэн нар зүв тойрон суусан дараалал шоо хаяж тоглодог. Нэг буул алга мэлхийн 4 сарван дээр нэгээр нь тавьсан шороо, окторгуй, уул, салхи гэгдэх шагааны аль нэгийг эсвэл зүрх ба давсагны аль нэгийг авна. 2 буул нүд, чих, бөөр, хос эрхтний аль нэгийг 3 буул толгой ба сүүлний аль нэгийг эсвэл төмөр хэмээн нэрлэгдсэн шагааг 4 буул 4 шилбэний аль нэгийг 5 буул 4 сарваны аль нэгийг эсвэл мод хэмээгдсэн шагааг 6 буул хүзүү буюу нурууны аль нэг хэсгийг тус авч тоглодог. Хэрв шоо хаяад тэр нь аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагааг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өршин шагааг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ Альцгеймертэй байна гэж үздэг. Шагаа наадгай нь хүүхдийг дэг журамтай олгож нүдний харааг сайжруулж ажигч гярхаа олгодог юм байна.